5 минутын дараа эхэллээ шүү. Бэлдээрэй. Эё, сайн мэцхан уу эрхэм хүндэт үзэгчтэй сонсогчдоо. За удаан хугацааны дараа шинэ дугаар, шинэ зочинтойгоор та бүхэндээ уулзч байгаа та. Туйлын их баяртай байна. За ингээд өнөөдрийнхөө дугаарын зочныг та бүхэндээ танилцуулъя. За мото спортын мастер Алтчин оролцож байна. За өдрийн минь төргий. Өдрийн минь өрсөнд баярлалаа. За баярлалаа. Ерөнхийдөө хоёулаа өнөөдөр гоё вайбыг мэдрээд сунаа. Тэгэхээр хамтдаа өнөөдрийн вайбыг мэдрэхэд бэлэн үү? Мэдээж бэлэн. Инээс илүү их бэлэн байж байгаа. За. За Алтчин маань одоо үзэг сонсогчдоо хандаад яг өөрийгөө гоё дэлгэрэнгүй бас танилцуулаад явъя тийм ээ. Намайг Амгалангийн Алтчин гэдэг. Одоогоор би ШТС-ийн 3 дугаар курсын оюутан барилгын инженер сурж байгаа. Тэгээд мотоспортоос 6 настайгаас хойш хичээлж эхэлж байгаа. За. Тий. Тэгээд сургууль хаан төгсөн гэвэл Улаанбаатар Импати 10 жилд төгссөн. Зөв. Одоо 3 дугаар курс тийм ээ. Тий, одоо 3 дугаар курс. За яг хамгийн анх одоо нөгөө 6 настайгаас тий. Одоо энэ спортоор хичээлсэн гэдэг байгаа шүү дээ тий. Тий. Ерөөсөө анх ингээд энэ спортоор ингээд хичээлж эхлэхэд манай аав өөр оролдог гэсэн байхгүй юу? За. Тий. Тэгэд аавыгаа ингээд жоохон байхдаа ингээд дагаж явсаар агаад өөр амар сонирхолтой болсон. Тэгэл ааваа би мэцэгэл унаа гэсэн чи тэгэл юу илээ? Тий, яг 6 настайгаа шинэ жилээр ингээд өглөөс ирсэн чи ингээд гацуурны доор ингээд мотоцикл тавьсан. За. Тэрийг харчих бүр ваа стүбэр амар ингээд хаппи ядж жаргалтай. Тэгэл тэрийг харчаал за одоо л ерөөсөө яг ингээд би уралдал яг аав шиг л болох юм байна гэж ингээд багтаал амар мөрөддөг гэсэн. Тэр нь тэгээд юм жижигхэн бинт чинь таарсан хөргөн жижигхэн байсан. 50cc гээд Honda-гийн мотоцикл байсан. Зөв ясаг хөөрхийн. Ер нь тэгээд одоо энэ нөгөө баг насандаа бас одоо яг ямархуу хөөхтэй байсан бэ яг одоо хоёлаа сая нөгөө 6 настайгаас эхлээд энэ спортоор хичээлж гисэн ярьсан шүү дээ тий. Тэгэхээр одоо эндээс өргөжлүүлээд гоё баг насныхаа турсамжуудаас бас ярий тийм ээ. Аавтайгаа өнгөрүүлсэн турсамжууд бас. Би багтаа их айгүй сахилахгүй хөхтэйсэн. Амар хөдөлгөөнтэй ер нь тэгэл айгүй тийм галзуу ер нь тийм чөлөөтэй одоо ингээ юу төссөн дуртайгаа хийгээл тэгэл юм баригддггүй ингээд яг ингээд тэрийг дагуулад аав маань ч гэсэн ингээ яг багасаа ингээд ийм чөлөөтэй ийм эрчвттэй хүүхд юм бэ. Тэгэл ерөнхийдөө ингээд ийм сонирхотойх нь аргагүй. Тэгэл анх ингээд мотоцикл унд сурж агаад манай ихч битээр өөрсдөө хамт уралдаж гисэн. Манай ихч надаас 2 ихч битээр ингээд анх хамт байсан болохоор ингээд уралдаа явахад ер нь тэгээд ганцаарддаггүй хамт ингээд бэлтгэлээ чинь. Тэгээд анх мотоцикл угаас аав унахыг зааж өгөө. Тэгэл манай аав ерөөсө багшлаад явсан битээрт. Тэгээд ер нь тэгээд бага хахад ихчтэйгээ ингээ бэлтгэл хийдэг байсан болохоор ингээ бэлтгэл бэлтгэж хангагч хийгээд ер нь тэгээд тийм ганцаардаад ингээ хүмүүс ингээ бэлтгэл хийхээр ингээ ганцаардаж шантрах үе хэд штэ. Одоо ер нь бол тиймэрхүү айгүй бага байдгүйсэн. Тийм ихчтэйгээ хамтайгаа болохоор ингээ юм болгоно ингээ хийж чадаад ингээ болчих юм шиг. Тэгээд тухайлбал одоо манай аав бүр амар сайн дэмждэг байхгүй бит хоёрыг. Одоо тэгээд эдийн засгийн хувьд одоо тэгэл спонсор гээл ерөөсөө ингээ бэлтгэл хангагч ингээ бүх талаас нь ингээ дэмжиж өгчдөг. Тэгэхээр ерөөсөө тийм ингээ спортын хувьд ингээ тийм ч юм болохгүй, ийм ч юм авах хэрэгтэй. Одоо тэрийгээ яаж болох вэ гэсэн юм одоо ерөнхийдөө санаа зовл ер нь ерөөсөө байдаг гэсэн. Ямар гоё юм бэ те. За ихчтэйгээ хамт ер нь бол айгүй тийм хантай те. Хамтдаа бас айгүй гоё нөгөө нэг спортоор хичээлээд явж байгаа болохоор ямар ч тийм айц сандрах зүйл бол байхгүйсэн ба шүү дээ те. Тий, ер нь байхгүй те. Айц сандарсан чи ингээ хамтайгаа болохоор ингээ цаанаасаа тайвширчдаг ингээ. Тий. Би гэдэг хүн ганц биш ингээ ихчтэйгээ хамтайгаа болохоор ингээ нэг хоёр ингээ суулгаа штэ нэг хамт ингээ бонд хийсэн юм шиг тиймэрхүү байдаг. Одоо ихчтэй тэгээ дээрэс нь бас өөр доороо дүүтэй тийм ээ. Манай дүү усан сэлтийн тамирчин. Тэгээ бас спортын мастер байгаа. Манай Алтчин бас өөрөө бас усан сэлтээр хичээлж исэн түүхтэй байгаа шүү дээ. Тэр талаараа гоё яриач. Тий болдгоо яг би 2019 оноос эхэлж усан сэлж эхэлсэн.
Гэхдээ анх орчлон swimming club-уд одоо болохоор би aquatics гэж явдаг байгаа. Тэр клубтаа хороод сэлж сурч байсан. Тэгээд ерөнхийдөө би ингэж явдаг гэсэн. Өвлөн сэлээд зун уралцдаг. Айгуу гоё улирлын шинжтэй тий. Ерөнхийдөө ингээд өвлөн ингээд сайн заалын бэлтгэлээ хийгээд тэг ингээд бие бэлтраа хөгжүүлээд аль формд авах ингээд зорилготой байдаг. Тэгээд усан сэлээд ингээд нэг давуу тал нь айгүйх давуу талтай ингээд жишээ ингээд моцикл унахад ингээд миний ингээд амьсгаг задлаад одоо ингээд моциклоор урдлаа гэхэд ингээд 30 минут ингээд тэр зам чинь нэг 4-5 км зам ахгүй ингээд жамп ингээд хараалт ингээд эргэлт мэргэлттэй хурд мурд гаргах. Тэнгүүд хуучин ингээд би ингээд сэлдэггүй хахад ингээд айгүйх амьсгаацдаг. Ингээд багтараа тиймэрхүү юм дээгүү хийдэгсэхгүй юу? Сэлж гиснээс биш ингээд амьсгаа задраад ингээд уушигт хилээд тийм перформанс ингээд илүү сайн ингээд ажиллахаатай ингээд сайн ажилтдаг болсон. Яг тийм биш тий. Айгуу бас онцлогтой байх нь шүү дээ тий. За усан сэл дээрээ тэгээ ер нь хэр удаан хичээллээ ямар амжилтуудыг бас гаргасан бэлээ. Би 19 оноос хойш жилээ тэгээд өнгөрсөн жилийн яг 7 сар хүртэл ерөн гайгүй тууштай хичээсэн байна. Өнгөрсөн жилийн хувьд болохоор би оюутны наадам гээд FISU University Games гэж явдаг байхгүй нэр нь тэнд Монголоо төлөөлөөд усан спортоор оролцоод түрээд ирсэн. Тийм. Ямар мундаг юм. Тэгэхээр ер нь бол бас нэг бодлын усан сэлэлтийн спортоор хичээлснээр өөрт чинь айгу давуу тал болж өгсөн байна шүү дээ тий. Тэгээд би чинь юу гэжсэн ер нь нэлээ орой сэлж гисэн штэ. Тэнгүүд миний үеийнс ингээд охтууд ингээд миний үеийн охтууд ер нь цөөхөн гэтээ ингээд ихч дүүнэр айгүйх байдаг гэсэн. Тэнгүүд зарим нь ингээд мэдээж надаас илүү гэтээ ингээд бэлгэлээ игээд ингээд болгоч зүйл болохоор ингээд тууштай байгаад бас тодорхой хэмжээний яг 2022 оноос ахуулаад 23 он хүртэл ер нь гайгүй амжилт үзүүлээд улсын аварга дээр ер нь ингээд 3-4 алтээд 4-5 мөнгөн медаль аваад тийм нийт хэлбэр дүнгээр нэг 2-3-аар бол орж ирсэн байна. За. Ямар мундаг юм бэ. Одоо энэ нэгэнтээ одоо хоёул усан сэлэлт ярьснах. Энэ усан сэлэлтийн спорт болоод одоо яг өөрийн чинь үндсэн яг бас хичээлж байгаа энэ нөгөө мотоспорт байгаа шүү дээ, мотоспорт. За энэ мотоспорт усан сэлэлт хоёрын яг ялгаа нь юу юм? Яг сэтгэл зүйн хувьд яг ямархуу одоо өөрчлөлтүүд байдаг вэ? Энэ хоёр бол бүр тис ялгаатай зав. Яагаад вэ гэхээр мотоспорт болохоор ингээд бүх юм дээр ингээд 100% фокус өгөн заяа. Яагаад гэвэл чи өөр дээрээ бас давхар ажиллана. Давхар бас нь шүү дээ. Чи техник зүйлтэй харьцаад техник зүйлтэйгээ чи яаж зарчихт мэдрэмжтэй айгуу чухал. Харин усан спорт болохоор яг өөртөө зөвхөн өөрийнхөө биеийг ингээд яг мэдэрч өөртөө тулж ажиллана гэсэн үг. Сэтгэл зүйн хувьд усан спортын зад би яг техникийн алдаа гарахгүй яг ингээд явдаг цагаар ингээд хийгээ явах юм бодохгүй ийж болно заяа. Харин мотоспортын хувьд болохоор эн чин жишээ нь кросс дээр ярихад 2 гараа уралцдаг байхгүй. Нэг ингээд гараана гэхэд 25 минут 2 төр гэдэг чи одоо нийт 10-аас 12 төр уралцж байгаа нэг лайк. Тэнгүүд тэр хугацаанд юу ч болж болно. Яагаад вэ гэхээр чи гараанаас гарлаа. За чи ингээд өрсөлдөж ингээд төрүүлж гүйцэх гээл тэр хувьж байгаа юм урд чин тэр хүн чинь уунчж болно. Эсвэл чи өөрөө явж байгаад нэг ингээд игүү хараад өсөрч буухтай хүл мүлээ алдаад ч юм уу урд дугаараа годроохттой унаад бэртэл аваад бэртэж болно штэ. Тийм тэнгүүд яг тэр үед чинь чи 100% фокус өгөөд одоо чиний ингээд бүх жинхэнэ адреналин ялган гэдэг тэр үе болдог байхгүй юу. Тэгэл яг ингээд тэмцээнээс гараанд гартлаа дуустлаа ерөөс тайвширч болохгүй мотоцикл эвдэж болохгүй өөрөө унаж болохгүй тэгээ давхараас өрсөлдөж мэдээж гүйцэх тийм зорилготой эсвэл заавал урд нь явж ингээд баригдахгүй гэдэг тийм зүхтаах тийм зорилготой байдаг болохоор шал өөр гэдэг. Ямар амар юм тэгээ бүр юу вэ ч одоо бүр нэг алаантай спорт тий. Айгуу юм одоо юу гэдгийг бас юм төсвөр хатуужил шаардсан байх нь шүү дээ тий. Ер нь эмэгтэй хүний хувьд бас энэ мотоспортоор хичээлэхээр ер нь яг ямархуу хүндрэл бэрхшээлүүд бас гарч ийн. Яг миний хувьд болохоор зүгээр яг бэлтгэл айгуу чухал гэдэг хэвгүй юу. Бэлтгэлээ ер нь хийхгүй байхад л тэгэл ер нь дээл жоохон бэлтцээсэн бол би энэс илүү байж чадах байсан гэдэг тиймэрхүү юм байдаг. Өөр бэрхшээлийн хувьд гэх юм бол зүгээр нэмэгтэй тамирчид ер нь байдгүй. Гэтэ яг өнгөрсөн сүүлийн жилээс эндоро төрөл дээр л яг нэмэгтэй тамирчид гарч ирж байгаа. Тэрнээс ингээ кросс, ралли,
өөр ингээ машин SSV гээд UTV дээрөөсөө байхгүй. Тэнгүүд би дандаа эрэгтэй хүмүүст уралцдаг. Тэнгүүд мэдээж эрэгтэй хүмүүс чинь тестостерон өндөртэй, бэлтгэлээс илүү сайн ээж байгаа. Цаанаасаа илүү хүчтэй байгаа шүү дээ. Тэнгүүд эмэгтэй хүн болохоор тестостерон яриа бага учраас арай илүү их бэлтгэл хийж, илүү нэмэлт бүтээгдэхүүн ашиглаж, сэтгэл зүйн хувьд бүр ингээд илүү сайн бэлтгэх тийм шаардлагатай болдог. Тийм. Зөв. Одоо нөгөө нэг яг энэ спортоор одоо хичээлж байгаа одоо ер нь нийтээрээ одоо хүмүүс бол за нэг ийм спорт байгаа гэдгийг ерөнхий мэдчихэж байгаа шүү дээ тий. За энэ спортыг би ингээд харж байхад одоо эрэгтэй хүмүүс ер нь голд байгаад идэх тий. Яг эмэгтэй одоо тамирчдыг одоо ер нь бол би баг харж байгаагүй. Яг ер нь бол ингээ өөрийг чинь харж байгаа байхгүй юу. Тэгээд яг энэ эмэгтэй хүний үүднээс яг энэ спортын талаас гэх юм уу одоо яг энэ яг тухайн одоо цаг мөчид яг юу шаардж байна те бас яг одоо эрэгтэй хүмүүсээс бас өөр ялгарч байгаа юм байна уу өөрөөс чинь яг юу шаардж байна тэр нь болохоор нэг тийм юм шаардаад байх юм бол байхгүй ягаад гэвэл хүмүүс бол бит хоёрыг амар хүндэлдэг байхгүй эрэгтэйчүүдтэйг уралдаа явж байгаа тэгээд одоо жишээ нь ингээ би кроссдор уралдаг байлаа гэж бодоход би ганцхан ангилд баригдахгүй бас давхар ингээд хоёр ангилалд уралдах боломжтой байдаг ч юм уу тийм байдаг. Илүү давуу талтай бас байх үе бол бас байгаа. Тэгээ мэдээж юу гэдэг үсэ. Багасаа ингээ эрэгтэй хүмүүст уралдаад ингээд өсцөө болохоор яг ингээд өөрийгөө тэгж заавал эмгтэй гэж талаас нь хүлээж авахгүй эднэрээс би юугаар дутхгүй адилхан л уралдаа бэлтгэлээ явж байгаа хүн юм чинь би бэлтгэлээ сайн гээд өөрийгөө сэтгэл зүгөө бэлдээ явахд болдог гэдгийг юусаа багаас суудсан. Тэгэд тийм манай эрэгтэйчүүдээс амар шартай штэ. Одоо ингээд эмгтэй хүн тавьчихдахгүй гэсэн бодол амар өндрөөдөг. Яг зөв тий. Тэр бас их байж магадгүй юм шүү. Яг үнэн тий. Тийм тэгээд ингээд жоохон байхад л ингээд бандартайгаа ингээд уралтангууд ингээд зарим нь ингээд миний доормоор орчхороо ингээд зарим нь ингээд шарандаа ингээд өөлчдөг гэсэн аахгүй юу. Хөө яа. Эсвэл зарим нь ингээд бүр зураг мурга ингээд айгуу дургу ингээд тэр шангил мангил авдаг гэсэн тиймэрхүү дүр зураглал айгуу их байдаг. Тэгээд мэдээч нөгөө нэг экстрим спорт болохоор мэдээж бид нар хараач үсрэн штэ. Одоо тий шинэ ингээ зам ам өөрчлөөд ингээ хараач мөрөөчнгууд ингээ залуучууд ингээ зарим ингээ л тарахад энэ хоёр хараагаад байгаа юм чинь би ч гэсэн хараач штэ гэдэг тиймэрхүү бодол айгүйх байдаг. Бас яг тийм тий. Ер нь эрэгтэй хүмүүсийн ер нь мэрсэр хандлагууд бас ингээ ажилладаг байна шүү дээ. Эмэгтэй хүмүүстэй ялангуяа их бит хоёр л байдаг болохоор ингээ бит хоёроос илүү байхыг тийм зөрчсөн тиймэрхүү үйлдэлүүд гаргаад идэг гэх юм уу тийм зарагддаг байна шүү дээ. Тэгээд Монголдо ер нь бол та хоёр л байна уу те эмэгтэй тамирчид гэх юм бол өөр байгаа юу? Тийм бит хоёр бол Монголдо яг байгаа нь ганц ингээ яг тууштай явж байгаа багасаа өөр гэх юм бол зүгээр индороо дээр зүгээр өнгөрсөн жилээс эмэгтэй тамирчид шин тамирчид гарч ирж байгаа. Зөв. Одоо ер нь бол эмэгтэй тамирчид яг энэ спорт руу ер нь орж ирж байгаа юм. Тийм орж ирж байгаа хандлагатай байгаа. Тийм хөгжиж эхэлж байгаа. За одоо нөгөө нэг яг энэ мото спортын одоо энэ олон төрлүүд байгаа шүү дээ. За энэ хоёлоо энэ төрлүүдийг бас одоо мэдэхгүй байгаа үзэг сонсогчтой бас гоё тайлбарлаад танилцуулъя тийм ээ. Миний хувьд ч гэсэн бас яг одоо яг өөрийн чинь талаар бас судалж байхдаа бас энэ спортын талаар бас мэрсээр судалсан. Тэгтээ яг нөгөө дэлгэрэнгүй бас сайн мэдэхгүй. Тэгэхээр яг өөрөө яг энэ спортоор хичээлдэг хүний үүднээс айгүй гоё юм нүдэнд харагдтал сэтгэл тоногчтол гоё ярьж өгөөч. За бодлого яг за миний хамгийн анх ихсэн мотокросс байгаа шүү дээ. Мотокросс нь болохоор ингээд юм бартаа замын уралдаа. Энэ нь ингээд 4-5 км юм уу ингээд уулгаад эсвэл зүгээр ингээд тэгшгэн зам дээр ингээд одоо зохиомлолтой юм хараалт мараалт ингээ хийцэн. Ерөнхийдөө бол нэг юм баг зохиомлоор ингээд тайз маягийн одоо тийм батаануудыг зассан байдаг ахна шүү дээ. Шулуун, эргэл, тариалт гуравтай гэсэн үг. Тэгээд тэр нь ингээ уралдааныхын явц нь болохоор 2 гараа уралдаг жилсэн шүү дээ. За. Эхний гараа нь болохоор 25 минутаар нэмэх нь 2 тойрог. Тэгээд яг тэр цагаа замаа дуусгаад уралдаад ороод ирдэг гэсэн үг. Тэгээд гараанаас болохоор хідүүлээч гарч олно 20 хідүүлээ ч юм уу 30-уулаа ч юм уу хамгийн максимум тэр одоо гарах тийм талбай нь одоо тийж бүр багтахгүй байлаа гэж бодоход тэр ангиллаа ингээ 2 уугаад ч юм уу. Тэгээд тэрүүгээр ингээд 2 лап уралдчихин гэсэн үг. Зөв тэрүүгээр. Ер нь яг хідэн төрөл байгаа байлаа. Ер нь бол байдаг би бүх төрлөөр хичээлж байгаа. Тийм үү. Тэгэхээр ингээ одоо ингээ ярианд шууд хэлээ явчих. За. Кросс ивд болохоор тийм ба. Энэ дээр болохоор бас ингээд уулан дээр ингээ зам зохиод эсвэл ингээ байгалийн бартаа тэгээ давхар ингээ зохиомл бартаа нь болохоор жишээ нь ингээ цемент одоо бетон өдр цутгаа тавьцаад штэ. Тэр дээр гараж мараад дугуй муугаад штэ. Дугуйнууд давхарлаад тавьцсан. Тиймэрхүү гуайлан идэргээд
сайрмэр гээ байгалийн бартаа зохиомл бартаа ингэ хэлсэн. Тэр нь бас ялгаагүй ингээд 4-5 км ээж болно. Гэтэ ингээд юу хэдэн тэр нэг гараа 2 гараатай гэж байж болно заяа. Гэтэ ингээд тэр нь ингээ ямар замаас хамаарат тэгээ тэр ямар тэмцэнээс хамаарат шал өөр байж л байна. Зөв. Тэнгүүт одоо ингээд за жишээ нь одоо манай англи штэ 2 тойрог тойрно. За 2 гараа гарна ч юм эсвэл тэр өдрөөс бас цагаагаараас хамаарч бол 1 гараа гарахаар болсон гэд. Тэнгүүт за тэгээд эхний штэ 5 тамирчин 2 тойрогоо дууссан бол нөгөө хэдэн тамирчин орж ирэх. За одоо замаа татлаа 15 минутанд цаашдынхаа тамирчин орж ирүүлдээл болоо бусдууд нь тэгээд тэмцээнээс хасагдсан гэж авч үзсэн. Зөв бас цагтаа баригдаж авч өгсөн. Тийм байна те бас хатуу спорт байна шүү. Тийм. За одоо баахагийн хувьд ярих юм бол бааханаас ингээд раллити ер нь төстэй. Гэтэ 60-70 тийм үү 80 км-ийн оронд ингээд байгалийн бартаад ингээд одоо элс ч юм уу одоо тэгээд уул хадаараас ингээд замцсан. Тэрийг ингээд юу цэг өгчин. Одоо ингэ GPS эд штэ. GPS дээр тэр цэгүүдээ оруулаад тэр цэгээ яг хатгаа замаа сонголтоо хийгээд уралтна гэсэн үг. Тэгэхээр цаанаас нэг өгцөн байх юм уу? Тий, өгцсөн. Тэрийгээ утсан дээр юм уу GPS эд штэ. Тийм. Тэрийг дагуу ингээд тэрээ цэгээ хатгаад эсвэл тэр замаа үзүүлээд ингэ тойруулж авч үзтээ. Тэгээд тэр замаа өөрөө цэжилчингүүтээ бас ингээд тэрийг бас GPS давхаршуулаад би энэ цэгээ дайрчуу гэд ингэ давхар нэгтлээ явна гэсэн үг. Тэгээд тэр нь бас ингээд 2 тойргоор бас 2 гараа гэж юу явдээ. Тий. Тэгээд раллигийн хувьд болохоор маш ингээд олон өдрийн юу уралдаан гэж явдээ. Хамгийн багтаа 3 өдөр л гэж л явах юм 2-3 өдөр. Тэр нь ингээд нийт ингээ 2 спешиал гэж явдаг байхгүй юу. За эхнийхэн өдрөө чи нийтдээ нэг 500 км хавцаа уралдах юм гэж бодъё. Эхний чи ингээд спешиал 1 чинь 280 км за үлдсэн тэгээ 200 үед нь 2 дахь спешиал болчихоо. Өглөө 9 цагаас за гараа гарлаа. Тэгээ тэр ингээд зам ингээд зураг өгдөг байхгүй юу. Тэр зургаа ингээд тодруулаад за энэ цэг дээр грацад харуулад ийшээ ингэж салж байгаа юм байна. За одоо тэгээд би болохоор ралли дээр ихчдэг ам дуралтаад coach driver гэж явж байгаа хгүй машинаар. Тэгээд манайгч машинаа бариад би болохоор замаа шууд ингэж чиглүүлчихээд ичтүүрэн хийдэг гэсэн үг. Тэнгүүд за манайгч ингэ бариа явжлаа. За гараанаас гарлаа. За эхлээд за 500 м-ийн дараа энэ хутгийн ээжгээр барангоор тийшээ тэдэн градусаар тэд салах юм байна. За би тэрийг уншлаа. Дараачихан зам нь за 2 км-ийн дараа Серлоо ороод огцом зүү ирэх ч юм уу. Тэрнийхээ дараа 200 м-т ингээ бүдэг замаар саллаа. Тэгээ тэрийг ингээ бүдэг замаараа тэдэн градусаар тааруулж иргэнэ гэд. Тийм. Тэнгүүд яг тэрийг амар сайн нэгтэлж уншихгүй бол төөрх асуудал амирх гардаг байхгүй юу? Тийм ээ тий. Аюултай байх нь шүү дээ бас. Тэгээд ралли айгүй хоолон хоног үргэлжилдэг учраас ер нь хамгийн сэтгэл зүйн бэлтгэл шаарддаг. Тэгээд мэдээч хин хамгийн сайн техник юмаа сайн бэлдсэн л ер нь тийм амжилт үзүүлэхээр. Тэгээд тэр уралцаа за ингээд явсныхаа спешиал нэг ингээд 200 км дуусчлаа. Цаг амарч байгаа штэ. Тэр цагийнхаа хугацаанд яг очиод одоо бензин эдэр одоо юм уу давхар шалгаа техник юу бол тэр болж ингээд тэгээд дараачихаа цагийн юу зургийг ингээ ороождаг байхгүй ороож тавиад тэгээд мэдээж тэр уралдаж байгаа хөвцтэй спи гэж хэдэ. Спи нь болохоор ингээд тийм юу тугийг ингээ өнгөрч явсан гэдэг ингээд тамгалуулдаг байхгүй цаас аваад хэмнэлтээ уцаа аваад тэгээ тэрийгээ тамгалуулаагүй бол за найраагүй ерөнхийдөө бол ингээ тэнцэнээс баг хасагдах төрлийн байхгүй оноочин хасаад цагийг чи ингээ хойшлуулаад тургуул идэргээд тэгээ мэдээж тэр спи ерөөсөө хайжлахгүй waypoint гэж хэдэ. Тэр waypoint хаяхан бол ингээ бас давхар тургуул аваад явцдаг аа. Тийм. Нилээн одоо нэг тий шаргуу одоо тэр хурдан шалмаа хөдөлгөөн айгу авхаалж самбаа тий шаардсан ийм төрлийн одоо спорт байх нь штэ. За яг одоо энэ тэмцээн уралдаанд оролцож явах явцад ер нь хэр айж сандарч исэн бэ? Ерөөсөө ийм байдаг байхгүй яг за гараа гарах юм ингээл тогтлоо сандраал ингээ хамаг эдрэлийн идраал гэл ингээ төгшөөд байхгүй яг тэрх үед штэ манай аав ирээд нуруу гэж хоёр удаа зогчдөг байхгүй юу. Тэнгүүд за гайгүй болсон гэл. Нэг сайн зогж аваад тэгээ бушгаж орох нь шүү дээ тий. Яг гарааны үед л амир их тийж догтол сандрал тийм ээ. Тэгээ бусд үед ер нь бол яг гараанаас гараа явчихад тэгээ гайгүй зөө. Тэгээ яг гараанд орохын өмнө ингээ гинтиг юм бодогддог байхгүй юу. За утастай яг л одоо хэдхэн километр л үзэн 20 км одоо янз бүрийн юм л олчихгүй бол гайгүй майгүй. Тэгэл яг явж байхдаа ингээд нэг эвгүй ингээд нөгөө дарж мараал ингээд
унж гад нэг төвчтэй тэнгүүд яа за сая ээгүүтэй явчлаа гэд одоо нэг гайгүй тайвшрахгүй бол ингээд бас хит шатчих гад байдаг гэх юм уу. Юмдаа ингээд би одоо нэгт явж байгаа юм чинь ингээд нөгөө яагаад ч гүдчих болохгүй тэгээд аль болох ингээд цухтаа гэдэг тийм ингээд толгоонд ингээд тэр ингээд бууцсан байдаг хгүй угаасаа тий урд явж байгаа бол ингээд сандраад тэгээ хойно явж байгаа хүн болохоор арай гайгүй болчихдог хгүй хойно явж бол за би тэр хүнийгээ барих хэрэгтэй гэж бас яг сандарлаа гаж гисэн. Яг хамгийн урд явах нь бол яг тиймэрхүү ингээд сандрал арай их болчихдог. Ер нь жоохон нэг зориг чиглэлийн хувьд бол нэг арай нэг бүр илүү юм өндөр болчихдог юм шүү дээ. Ерөөсөө юм тийм хулган муур шиг л ингээд тийм зүхтааж тоглодог тиймэрхүү тоглоом болчиход байгаа хгүй. Тийм байна. За нөгөө аав маань ингээд араас алгадаал те. За одоо ингээд орноо амжилттай оролцсноо гэж тэгдэг гэж байгаа шүү дээ. За ер нь аав нь яг одоо энэ спорт руу орох хамгийн гол нөлөөг нь үзүүлсэн хүн байгаа шүү дээ тийм ээ. За яг аавынхаа талаар бас гоё ярил яаж ийн. Тэгээ бодлого яг манай аав чинь олон улсын хэмжээний мастер. Тэгээд анх нөгөө нэг залуухан 20-д байхдаа байк сонирхдаг байсан. За. Тэгээ байк ундаг болж жагаад тэгээ найзынхаа өрөөлийг тэнээд илүү их олон хүмүүс таньдаг болоод уралдаж эхэлсэн. Тэгтэр раллигаар уралдаж эхлээд манай аав чинь юу Исики гээд Японы одоо Монголтой хамгийн том ралли ялдаг олон улсын ралли гэхгүй ралли Монголиа гэж одоо явдیں۔ Тэрнийхээ юу 3 дугаар хайрыг эзэлж ирсэн. Тий 3-т орж ирсэн. Тэгээд яг тэр үедээ олон улсын хэмжээний мастер болсон ханга болж ирсэн. Тэгээ манай аав чи ерөндөл залуугаас ахуулаад сая нэг 40 2 хүртэл бол тасралтгүй тэмцээнд ороод уралтаад тэгээ сүүлийн 2 3 жилүүд бит хоёрын илүү их нөгөө нэг тасалжуулаад одоо аавнд одоо яа миний хоёр охоо одоо раллид ороод илүү их ингээ амжилттай ингээ карьерээ хөө ингээд боломж олцоотой байгаа дэр гэд. Ерөнхийдөө яг энэ спортын талаар чиглэл рүү хөтлж оруулсан хүмүүжүүлсэн үн нь бол аав нуудаг шүү дээ. Тийм. Ерөөсө бүх юмний ингээд гол үндсэн суурь ерөөсөө аав. Тийм. Айгуу мундаг тэгээд бас одоо октоудаа ийм мундаг болгож хүмүүжүүлсэн ээж аав нь бас их мундаг хүмүүс байна. За тэгээд одоо нөгөө хоёлоо тэмцээнийхээ талаараас жоохон дэлгэрэнгүй ярил л да. Айгуу сонирхолтой яриа өрнөж байна. Одоо тэр нөгөө нэг одоо ингээл унж мунчгаал ингээл хазаагаал ийшээ ингээл ингэдэг гэж байгаа штэ. Яг тэр болгонд нөгөө мэдээж нөгөө хүн чинь сандарна те. Сандраад нэг буруу хөдөлгөөн хийх юм бол тэр чинь ингээд те ер нь эвгүүд чинь. Тэгэнгүүт тэр болгоныг одоо яаж нөгөө гаргалгааг нь эвтэйхэн шиг олоод те. Тэгээд ер нь яг тиймэрхүү эвгүй уралдаан тэмцээний нэг жишээ хэлүүлээж байна. Тий боллоо яг одоо жишээ нь яг унах байгаа үе штэ. Тэрийг ингээ авч үлдэх үе гэж үсэдэг байхгүй юу? Авч үлдэхдээ тэр чинь зүгээр аваад үлдчих биш. Одоо давхар биеийн өвчний бэлтгэл хийдэг гэсэн штэ. Тэнгүүд ингээ кор булчин ажилтдаг одоо тийм нэрийн булчингаа ажилуулдаг хэвээр байхгүй юу? Дисүртэй байх хэвээр. Тийм тулд ингээд байнгын хөдөлгөөндөө бэлтгэл хөдөлгөөн хийж явахдаа тиймэрхүү ингээ за одоо ингээд хараагаад ингээд ийгүү ингээ дараад ингээ буучтээ өрөөл салангууд яг тэр үедээ чи ингээ кор булчин чи ингээ гараа ингээ сайн одоо ингээд гарын шуу булчин сайн байдаг ч юм уу тэрэн дээр ингээд авч үлдэх үе ингээд хөлөө сайн ингээд дөрөөн дээр авчих гэх мэтийн тийм ингээд кор булчингүй ажлууд байгаа. За хэрвээ ингээд яг ингээд унаад ингээд за одоо авралгүй унччихъя гэдэг тохиолдолд л 50-тайгаа илрээл ундаг. Тийм үү. Ер нь тэрийг айгаа босож мосгоод буцаад уралдаанд орно гэж байхгүй юу? Болно яг тэр үед одоо чи яг яаж унсаасаа шилтгаалаад яг нэг амар эвгүй унаад юм хуугалцсан байхаг бас ихлүү тий. Тэгээ яг энийг бодохоор ингээ миний яг ингээ нэг амар дурсамж орж ирдэг байхгүй юу? За 2021 онд ингээ миний хамгийн их твшилттэй ингээ амжилт үзүүлж эхэлжсэн үе байхгүй юу? Prime үе байх нь шүү дээ. Prime үе тий. Яг тэр үед ингээл яалт ч нөгөө нэг ингэдэг гэсэн. Эмэгтэй нөгөө нэг 15-аас 16 наснда хамгийн их сайн амжилт үзүүлэх нас гээд. За. Тийм спорт үед тэгж явдаг гэсэн. Яг тэр үед нас миний prime байсан байхгүй юу? Тэгээд яг ингээд уралдаж явах хэвчээ би гараанд ингээд нэгээр гарсан байгаа. За. Тэгээд мэдээж эртэж туу уралдаж байгаа шүү дээ. Тэгж явахдаа хамгийн нэг сүүлийн тойрог дээр гараанд орохоос яг баринаасаа ингээд за нэг 1 км-ийн зайд л үү. За. Яг доош нэг уруудаг харилт идэв. Доошоо урууд чараад жахтаа тэр бол зам чинь ингээд өмнө англи хүмүүс ингээд бас уралдаад амар өвдөрцөн баа шүү дээ. Тэгээд тодорхой хэмжээд би бас ингээд ядарсан. Гэтэ ингээд нөгөө урд давхар ингээд мэдээж ингээд сандраад ингээд цухтаагаад байдаг. Тийм. Цухтааж жахтаа би ингээд доошоо хараад жахтаа хөл жоохон алдцсан. Хөлөө жоохон алдангууд нөгөө өрүүлээд дарчингууд тэр нөгөө нэг овоо эсэхгүй ингээд өвдөрцөн. Яг тэрэн дээр нь цохиулж таарангуудаа тогтч чадахгүй өнгөрөөд 3 ингээд доошоо өнгөрөө захгүй яг тийм доошоо уруу хариалтан дээр. Тэгээд ингээ унаад яг ингээ босох гэсэн чинь
ингээл яг тэр үед ингээл ихэнд ингээл гэл ингээд амьсгалж чадахгүй гацчихдаг байхгүй унчаараа ингээд тэгээ гацаал ингээл амар өвдөл босох гэсэн чинь ингээд арайч хүч нэг босоод хүн амьд ингээд надад ингээд тусламжлалгаа орж штэ. Тэгээ босох гэсэн чинь миний яг энэ талд ингээд амар хүндрэлээд болдгоо. Тэгсэн чинь ингээд нэг л машин дагс амьсгалсан чинь ингээд юм сийгээд байгаа байхгүй юм. Тэгсэн чинь ингээд яагаад ч гараа өрхсөн чи болдгоо. Тэгсэн чинь ингээд игэм хугарцсан. Яана. Тэгээ игэм хугарцсан. Тэгээ яагаад ч ингээд би брэнд орох боломжгүй болцсон. Тэгээд юу мотоциклэн дээр буцаад ч ингээд тогтгосон ингээд тийхээгүй болцсон. Яг амар ингээд доош ингээд мөнхрөө унцсан учраас тэгэл ингээд тайвширч чадахгүй яг тэр үед ингээд шууд ингээд үйл явчих жоохгүй юу. Ингээд би нэгт явж байсан шүү дээ. Ингээд миний яалтан медаль гэж дотор ингээд шантраад. Дотроос нөгөө медаль аваад. Угаас яг ингээд би өөрөө амар шартаа болохоор ингээд тэр тал дээр ингээд бүчөөгөө хайгуу дургу байхгүй юу. Тэгэл яг нөө төрөний машин ирээл ингээд тайвшруулт тарай гээл миний ингээд би яалтч нөө игмээ угалцаад болохоор ингээд юм тайлж чадахгүй. Миний ингээд цам цэдрийг хайчилж байгаа тайвшруулт тарай ирээ. Тэгсэн тэгээд сэрсэн чинь имлэгтэр сэрж байгаа байхгүй юу. Имлэгтэр сэрсэн чинь ингээд би ингээд шууд сэрч чадахгүй. Би чи яачлаа гээл тэрийг мартцсан байхгүй тайвшраа хэсэг. Тэнгүүт ингээд би унцсан юм гэл тэгээ тэрийгээ санангууд ингээл шууд ингээл хайрын юм да би яг тэр үед ингээд арай нэг зүйлхэн арайгаад ингээд тогтчих жолоогүй юм бол арай л ингээд шатцсан. Яг тэгээ тэр үед ингээд имлэгт ингээд манай ээж ингээд миний ажиж ирсэн байхгүй юу. Тэгэл би чи ингээл бистэ нэг төвчээсээ уучлаарай чи ингээд ийм хэм дэр ингээд алдаад ингээд унчлаа гэл хоёрын ажлыг ингээд балчлаа гэд. Тэсэн чи зүгээр юм миний охин гэл. Тэгэл ингээл манай ээж ингээд давхар хамт үйлэл ингээл айгу хэцүү. Харин тийм. Тэгэл тэгсэн чинь дараа 7 хоногт нь ингээд дахиад тэмцээн байгаад байгаа байхгүй юу? За. Тэгээ манай их чинь мотоцикл нэвдрээд уралдах гэсэн чинь нэг тийм манай аав нэг мотоцикл олж авч ирээд ихчиг за чи бэлтгэлээ хийгээд одоо маргааш уралтаад байх гэсэн. Яг ингээд өмнөх өдөр ингээд би ингээ игмээ уулцсан гэхдээ ингээд тэмцээн үзэн гэл ингээ бэлтгэлийн хамтыг яваад байгаа шүү дээ. Тэгсэн чинь ингээ манай их ч бас ингээ яг миний тэр унсан газар байхгүй юу? Тэрнийхээ ингээ тийм давдаг асаралт идэв. Тэр арайлтан дээр ингээд манай аав тэрийгээ давтаа чи наадах хоёр ингээд гүйц тариаж чадахгүй ингээ яагаад ингээл тэгэл ингээ мэдээж ингээд гүйц тариахгүй бол мэдээ цохиулаад ингээ өөртөө ингээ улам илүү өрсөлдөл авчираад байгаа шүү дээ. Тэрийн санаад зовсондоо манай аав ингээ чи наадах гүйц тариад байгаа гэж хошгасан байхгүй юу? Тэгсэн чинь манай их ч тэрийг ингээ нэг дахиад нэг жоохон ойлгоод ингээ дутуу яриацсан байхгүй юу? Одоо энд байгаа яриалтын одоо энд авчирч яриалаа гэж бодоход тэгсэн чинь яг тэр хэсгээр цохиулаад эргэлтийнхаа тийшээ ингээд дараад урдгуур годроод унцахгүй юу? Яа. Тэгсэн чинь юу манай ихч игмээ тас давхар углаа. Бас уу? Яана. Тэгээд амар азгүй бит хоёр яг ингээд нэг үед 7 хоногийн зайтай ингээд хоёулаа игмээ угалчихж байгаа байхгүй юу? Яа. Тэгээд ингээд ахаал ингээд манай ихч бүр ингээд сэрчээд штэ. Бүр ингээд ухаан мэдрэлээ алдсан юм ингээд юу хийснээ санахгүй. Би унцсан юм уу? Алдчих би унцсан юм уу? Үгүй би унцсан юм уу? Би зүгээр байгаад тэ гэсэн чи ингээд бүднийхээ энэ хэсгэр юу ч хөрцөн зөө кастн дотор ингээд ус мустай болцсон. Тэгэл имлэгийн орон дээр сэрж явах. Би зүгээр эцтэй. Би игмээ угалсан юм уу? Гэл гайхаад байгаа байхгүй. Харин нэг тийм болж ирсэн. Тэг хоёрлоо амар ацгүй ийм яг ийм үе тоглож байсан байхгүй. Харин тийм байна те. Бас их сонирхолтой байна шүү дээ. Одоо энэ яг энэ одоо нэг хоёулаа бас яг нэг 7 хоногийн зайтай ирдэг ч бас юм дээ те. Ядаж нэг юм зөөрж өрөхгүй тэгснээ бас яг ижилхэн игмээ хугалж. Яг баруун талынхаа игмийг хоёулаа адилхан те. Та хоёр чи баг блютуth дээр холбогдсон юм шүү. Яг ингээд хамт идэг ингээд хийсэн бүхэн зүйл ингээд ингээд хамт ингээд холбогдсон. Яагаад ч юм тий. Тийм ээ те. Тэгснээ бас ерөнхийдөө бол та хоёр чинь хамт уралддаг шүү дээ те. Ерөнхий яг. Тэгэд бид хоёр ч нэг 2 насны зүрхтэй болохоор ингээд ихчдүүс тэгсэн мөртлөө ерөнхийдөө амар найзрах байдаг. Айгүй ойрхон тий. Тэг ер нь нэгнийг айгүй сайн ойлгож дэмждэг. Тэг ер нь тэгэл айгүй хантай болохоор ер нь тэгж ганцаардаа шандрах үе ер нь айгүй бага тий. Яг одоо энэ нөгөө спортын одоо энэ хүмүүст нэг юм бас нэг юм хатуужилтай байгаад байдаг шүү дээ тий. За яг энэ спорт чиний хувьд одоо яг ямархуу зан чанар тэр одоо зүйлүүдийг мэдлгүүдийг чамд суулгаж өгсөн бэ? Тий эхлээд мэдээж бол надад тууштай байх байдлыг. Чи одоо хичнээн ядарсан ч одоо хичнээн хийхийг хүсэхгүй байсан ч вэ? Одоо мэдээж ингээд залхаад ингээд burnout болчих гээд байгаа үед байгаа шүү дээ. Тийм үедээ ч хүсээгүй байсан үедээ чи бэлтгэлээ. Одоо тэгээд яадаг ч байсан амжихгүй байсан ч одоо тэрийгээ өөртөө нэг өдөртөө ядаж 3-4 цаг
болтгойж цаг гаргаад ингээд тэрийг хийх ёстой юм хийчих гэдэг. Тэнгүүт одоо work in progress ч ингээд ажлынхаа явцад чинь ингээд мэдээж үр дүн гардаг байхгүй ямар ч үед. Тэгэхээр ямар ч үед ерөөсөө бэлтгэж бэлтгэлээ тасал тууштай байх байтал. Тэгээ хоёрт гэх юм бол хатуужил гэдэг нь болохоор бүх тал дээр ерөөхдөө ингээд чиний ингээд одоо чиний бэртэл жоохон гимтэл авчлаа гэж бодлоо. Тэнгүүд чи бусдаа ингээд тэмцээн зохион байгуулж байгаа бусад тамирчтай хүндлээд дуусахад үгүй хэцүү байсан чи за би энийг ингээд яаж чигээл заавал дуусгах хэвтэй энийг зөрөөд ирсэн одоо эхэлсэн юмаа дуусгах хэвтэй эхлээд ингээд дуусгаагүй дунд нь хайчих юм бол ингээд өөрөөгөө ингээд доош нь татаад бус хүмүүсээгөө үнэлэхгүй ингээд хийсэн юмаа дуусахгүй ингээд чи ерөөхдөө бол ингээд тамирчин хүнд байж болохгүй зан гэсэн үг байхгүй юу ерөөхдөө заавал эхлээд дуусгачих ямар ч хэсэг эхлээд дуусгачих гэдэг тийм дүрмтэй байдаг хатуужил талаасаа тэгэд үнэхээр ингээд тийм хэцүү ингээд юмыг одоо ингээд одоо бие хүчний бэлтгэл хийгээд ингээд яхад одоо ингээд ядраад ингээд бие өвдөд ядраад мэдээж байна. Тэнгүүтээ ингээд энийг ингээд хүсээгүй байсан чинь ингээд хичнээн ядарсан ч бус хүмүүсээ надтай адилхан бэлтгэл хийж байгаа. Адилхан ядарч байгаа юм чинь би яг тэр хүмүүст аваад байгаа юм чинь яг би тэрийг адилхан давах хэрэгтэй л гэдэг тийм майндсеттэй байдаг. Тийм. Яг зөв. За одоо нөгөө нэг түрүүн манай их чинь ингээд би унцсан малтчаа ингээд нэгдэг гэсэн шүү дээ. Яг тэр үйл явдлыг нь би нөгөө дотроо ингээд төсөөлөд ингээд бодож байгаа байхгүй юу. Тэнгүүт манай алт чинь ер нь одоо айгу даруй хүн бах те. Их чинь бас айгу одоо юу гэдэг айгу юм нээлттэй те. Айгу тийм хүн болов гэж бодогдлоо. Тэгэхээр манай алтчингийн одоо яг зан чанар одоо өөрийгөө ер нь яг ямархуу зан төлөвтэй хүн гэж боддог вэ? Тий. Ер нь бол би даруй хүн гэж бол хэлнэ. Яагаад гэвэл карантин намайг айгу өөрчилсөн гэх юм уу? За карантинаар даруй хүн болчихсон юм уу? Карантинаар мэдхгүй ингээд угаасаа яг ингээд хүнтэй яг нэг ингээд сошиалайз хийгээд байхгүй шүү дээ. Ингээд харилцаад байхгүй гэрийнхэнтэй хамтаага болохоор гэрийнхэн ч уусаа чамаа мэддэг болохоор карантинаар давхар юу гэдгүүлээ хамааруулаад ингээд даруухан болцсоохгүй. Тэгээ давхараас нөгөө нэг юу мэдээч ингээд нас яваад ингээд нам сууд шүү дээ. Нам суудсан байгаа нэ. Тэгээ нам суугаад спортын хүн байлаа гэдээ одоо ингээд ялангуяа экстрим спортоор хичээлдэг хүмүүс ингээд тийм жоохон тийм харьгаа галзуу гэж боддог шүү дээ. Яг хөө тиймэрхүү хүмүүс байх хувьд байна. Гэтэ ихэнх ингээд тамирчдаг арах юм бол ер нь юм тийм даруухан юм бөөрсүртэй гэдэг юм уу. Бас тийм штэ. Ер нь яг нөгөө өөрийгөө дотроо бас барьж чаддаг байхгүй бол тий. Хитрхи ингээл хөөрөөл нөгөө нэг шарандаа яваад ах чинь бас тухайн нөгөө спортод бас салтай байж магадгүй тий. Тийм сэтгэл зүг ингээ байнга ингээ гадагшаа ингээ байнга юм болгоныг ингээ илэрхийлээдэл яг юма тодорхой хэмжээнд илэрхийлж болох чинь байнга илэрхийлээд байхад тийм авцалтаангүй гэх юм уу жоохон тамирчин хүний хувьд бол тамирчин хүний зан хүний хувьд болохоор тийм айлах тийм даруухан зөвлөх хэрэгтэй гэж боддог юм. Яг зөв. За тэгээд алтчингийн хувьд ер нь найз залуу байгаа юу? Арай хувийн асуулт асуусан уу? Яг одоогор бол байхгүй. Тийм. Одоогор бол байхгүй гэдэг. Ер нь ирээдүйд мэдээж болно. Гэхдээ одоохондоо ер нь харьцаж байгаа хүн байгаа гэж ойлгож болох уу? Харьцаж байгаа хүний хувьд яг ингээ хүмүүс ингээ бичэн надад ингээ тийм юу гэмээр би яг заавал цаашдаа ингээл хүн амт ингээл амир крашлал ингээд дууралтай шүү дээ. Тиймэрхүү тохиолдол надад ер нь айгүй цөөхөн байхгүй юу. Яагаад гэвэл энэ их загвуу ингээд байж хаад тэлхүүн амтанд ингээд болцоо юм гэдэг бол одоо ерөнхийдөө бол цаг зав үед айгүй хэцүү. Тэгээ давхараас ингээд хүн сайн болчоод тэгээ тав сэтгэл санаагаар унаад байлсаа айгүй хэцүү гэж байна. Сэтгэл зүй талтай шүү дээ. Тэнгүүд яг би яг цаг нь ирэхээр тэгэл гоё илүү хүнтэй танилцаал тэгэл үерхүү ирэхлэх. Тэгээ одоогоор болохоор яг тийж тийм эрэгтэй хүнтэй ингээл цаашдынхаа амьдралыг бодоол ингээ хамт аваа юу гэсэн тийм юм бол байхгүй. Одоо энэ спорттой илүү төвлөрч гисэн байгаа. Тийм, өөр дөр илүү төвлөрөөд эхлээд би өөрийгөө нэг тавиа карьераа эхлэх хурж үдэх гэсэн бодолтой байгаа. Карьер гэснээс манай алт чинь ерөнхийдөө бол одоо энэ яг цаашдаа яг энэ спортоор ингээд хичээллээд ер нь яг хэр удаан ингээд одоо энэ спортоор хичээллэе гэж юу н боддог вэ? Ерөнхийдөө бол миний би ингээд дааж байгаа цагт л бол ингээд хамаа ахгүй нас харгацлахгүй. Тэгээд ерөнхийдөө зүгээр ингээд бүр хамгийн ойрхондоо гэх юм бол одоо 45-50% дэ хүртлээч гэдэг юм л гэж бодсон. Яагаад гэвэл одоо ингээд бас манай ингээд Ахмад ингээд тамирчтай төгөхгүй. Жишээ нь ингээд ралли дээр ингээд манай заяа ах тий. Жинхэнэ раллигийн Godfather. Одоо чи ингээд 60 эцтэй ингээд манай ингээд өвөө мөвөнөр үе яаш өвөө юмнэр тэгчингүүтэн амар гялгар. Тэгээд ерөөсөө миний ээжүүд ерөөсөө
ядарсан гэдэг үгийг битээ хэлээрэй гэл амар цэмцгэр хүмүүсээ тийм ядарсан гэдэг үгэнд дурхуу тиймэрхүү юмыг хүлээж авдаггүй. Тэр хүн чинь өөрөө ядрахгүй цоглог явж байгаад одоо би бас ингэ ирээдүйд яг заяа ах шиг хүн болно гэж боддтой. Яа. Тэгэхээр заяа ахыгаа одоо үлгэрлээд те яг өөрөө ингээд хараад яг тэр хүнээс бас одоо үлгэр жишээ авдаг ахна штэ. За өөр гадаадын ч юм уу те яг энэ спортын төрөлтөө бас энэ үлгэр жишээ авдаг хүмүүс байгаа юу? Мэдээж айгүй их олон байгаа. Тэгээд яг өөрийнхөө үе дундаас гэх юм бол Эдгар Канад гээд раллигаар уралдаг залуу байдаг байхгүй юу? За. Тийм, тэр нь ингэ натачцсан. Тийм. Насчицсан. За. Тэгээ ерөнхийдөө бол миний celebrity crush гэх хэрэгсэн. Тэр нь 2025 онд Дакарт ороод хамгийн залуу Дакарын аварга болсон юм. За. Тийм. Тэгээ тэр ингээд залуугийн одоо ингэ бэлтгэлтэй одоо өөрөө тэр спорттой айгүй хайртай тууштайгаа байд надад айгүй inspire хийж байгаа хгүй юу. Тийм. Тэрнээс айгүй хүлээж жишээ авдаг. Тэгэл ингээ пост моцод нь харангуут ингээ амьдралаа айгүй итгэдэг байгаа шүү дээ. Тэр чинь өөртөө үйлдвэрийн тамирчид ингээ бүх юм ингээ билэн спонсор гээл. Тэгэл ингээ харангуут за би бас нэг л өдөр одоо ингээ хичээгээл ах юм бол ингээ энэ хэмжээнд болтгой нэг хүрх юмсан. Тийм. Тэрнээс айгүй хүн хүлээж жишээ аваад миний ингээ бас загвар гэдэг шалтгаан тэр хүмүүсийг хараад өсөр дуурайл авчихаар ингээ яалтчгүй ингээ энэ загвар байхайгүй дуртай болчтой. Тэгээд жоохон зав гарахаараа ингээд байж таад ингээд уйдаад ингээд зүгээр сууж чаддаг болчтой байхгүй юу? Яа, тэгэхээр эн чинь л яг жинхэнэ нөгөө нэг энэ спорт чамд яг тийм одоо дадал зуршилтэй тэр хатуужлыг суулгаж чадсан байж тээ тийм ээ. Яг энэ спортоор бас нөгөө яг сая чамтай чацуу тэр залуу байна гэж штэ. Яг тэгвэл яг одоо нийтээр одоо дэлхийн нийтээр яг энэ спортод яг хүмүүс яг тийм багасаа бас хичээлж эхэлдэг юм уу? Ер нь тийм шүү. Ер нь их их тамирчид багасаа суурийг тавьжиж багасаа мэдрэмжийн суулгаад ингэ явжиж ер нь амжилт гарах магадлал нэг өндөрөөд ер нь ямар ч спортод. Тийм. Тэгээ тэр залуу ч гэсэн өөрөө яг надтай адилхан кросс суураас эхэлчихсэн байхгүй юу? Тийм. Тэгээ сүүлийн эдэн жидүүлд раллигаар уралдаг болоод тэгээд раллид ингэ Дакарт орохдоо ингээд юулаа сарын өмнө Red Bull өөртөө холбогдоод тэгээд factory team-д ороод ингэ спонсортой болоод тэгсэн чинь яасан Дакарын хамгийн анхны залуу аврах залуу болсон. Мундаг юм а тий. Тэгэхээр одоо нөгөө нэг энэ спортод бас энэ айгу жижигэн хөөгтүүд бас их одоо байдаг байна шүү дээ тий. Чи бас өөрөө 6 настайдаа бас энэ спортоор хичээлж эхэлсэн байгаа да. Тэгэхээр яг тэр үед нэрээ яг чиний насны үеийн хөөгтүүд байдаг байсан уу? Эсвэл чамаас жоохон дээшгээ байдаг байсан уу? Ер нь миний үеийн хөөгтүүд ер нь ихэнх нь байгаа. Миний үед одоо яг эхэлж хахад 5-6 хүүхэд бол байсан шүү. Одоо бас ингэ зарим хэд нь уралтай явж иддэг, зарим хэд нь яг уу гатгчаа сураа, зарим нь ингэ байла зүгээр хобби болгоцсон ч юм уу. Тэнгүүд яг манай ихчийн үеийн битэрч 2 насны төрөлт шүү дээ. Тим үеийн хүүхдүүд нас айгүйх байсан. Тэгэхээр нэг ойролцоол байдаг бах. Тэгээ ойролцоо хүүхдүүд юм зөндөө байдаг гэсэн. За ер нь одоо шүтээсийн оюутан. За дээрэс нь одоо энэ спортоор хичээлж байгаа тий өөр бас одоо мэдээж хүн юм чинь хувийн одоо асуудлууд жижиг сажиг зохицуулах асуудлууд байгаа. За энэ төр болгоныг одоо яг яаж тогтвортой ингэж барьж зохицуулж юм да. Миний хувьд болохоор яг би өдрийн тэмдэглэл хөтэлдэг байхгүй юу? Тийм үү. Тэрэн дээр журнал дээр ингээд за үнэхэр мэдвтер байхгүй л гэж дутсан дээр нөөц байгаа штэ. Тэрэн дээр листик чагсаалтуудаа заавал гаргачтай. Тэгээ би нөтөн дээр хамгийн дэвтэр дээр уг амир хөтэлдэг болохоор дэвтэр дээр ингээд за би өнөөдөр болохоор тим амжуулна. Эсвэл 7 хоногоо ингээд план гарчихна. 7 хоногт би ийм амжуулж ийм хийцэн байх хэрэгтэй. Яг тэр тухайн үед ингээд тэрийг ингээд яг байнга санаа явж хаад дэвтрээ байнга явж хаад ер нь дээр юм мартдаггүй амжуулчтیں۔ Тэгээд давхар бас ингээд нөгөө нэг мэдээж нөгөө нэг хүчний бэлтгэл хийдэг. Жим юм хийн. Тэгээ би уун кроссфит хийдэг байж байгаа одоо хэсэг болцсон. Яа тэгэхээр нөгөө нэг миний өвдөг энэ хаваар жоохон өвдөд идэх болсон гэх юм уу. Тийм. Тэнгүүд за би өглөө 7:49 жилдээ л гэж бодоход би өглөө 5 гэж өсөөд за өдөртөө тийм юмнуудаа хийх юм бэ. Тийм юм бэлтгэх юм бэ. Мэдээж өглөө мэтэн үнжин өөрөө амаа будна. Тийм юм бэлтгэх. За хичээлээ тарчлаа. Хичээлээ тарчингуудаа за би дөлөөрөө хүчнийхээ бэлтгэлийг хийх юм байна. За тэгэд маргааш нь би өглөө хичээлэх байлаа гэж бодъё л та. Өдөр нь хичээлдэг гэх юм бол за өглөө тэгэл би богдуул хавцаач юм уу нүхтийн тийшээ өөрөө асем тийш гоё уул хаттай газруудаа гараад бэлтгэлээ хийчихэд хүрээд ирээ гээл. Бэлтгэлээ хийж орж ичээд мэдээж хоолоо би нэр өөрөө бэлтэж авч явдیں۔ Дандаа. Аль гадуур хооллохгүй өөртөө хэрэгтэй гэсэн уургаар ингээд нэмэлт хичээл итрээ байнга авч яадаг. Тэгэд
хоолоо ингээд өөрөө бэлтээ аваад тэнцүү хоолоо идсэн байхад ер нь тэр өдрийн ингээд ажил бүтэмж айгуу гоё авчтээ. Ямар гоё. Айгуу тийм завгүй хэрнээ. Айгуу өр бүтээлтэй өдрийг өнгөрөөдөг ахна штэ тий. Тэгээд миний нэг сул тал нь ингээд баг зэрэг ингээд нэг цаг 2 цагийн хугацаанд ингээд жоохон сул цаг гараад ирчтэй. Тэгээд тэр үедээ чи ингээд би ингээд өөдөд байдаг. Зүгээр сууч чадахгүй. За нэг юм олж хий да. Энэ хичээлээ хийлээ. За энэ хичээлийнхаа ядаж нэг энийг хийгээд эхлүүлчихье гээл. Тий. Энэ айгуу хэрэгтэй зам байна штэ тий. Айгуу гоё дадал зуршил байна. Ер нь манай үзэг сонсогчд маань ч гэсэн бас алтчангаас энэ одоо чанарыг нь бас сурж авах хэрэгтэй юм байна шүү. Тэгээд одоогоор би бас нэг гитар тоглож байгаа юм уу? За. Гитараа гэтээ нэг тийм мэрэгжлийн хэмжээнд шүү дээ ингээд тодорхой өөрөх хэмжээнд ингээд тоглоод сураа явж байгаа. Тийм тэнгууд ингээд өдөртөө бол дор байж ингээд цаг болгон гитар ингээд тоглолцож байгаа байхгүй. Тэгээд шин дуунууд сураал одоо тиймч дууг нь сурчих юмсан гээл тэгээд давхар ингээд өөрөө би ингээд багасаа хөгжмөндэгүүд ингээд гитар одоо ингээд багасаа ингээд метал хөгжим, рок хөгжим нэг дурлж байсан байхгүй юу? Тийм. Тэнгууд хөгжим урсгалаар айгүй аялжаад ингээл бодож байгаад энэ жилд ер нь ингээ гитараа ингээд юу лээ сонсоод л ягаал юм чи сонсоод байгалах юм байна. Өөрөө ингээ тоглоо сураад ингээд бас ингээд одоо хөгжмөнд илүү их дурлаад өөрөө ингээ хийж бүтээдэг бол гоё юм болов гэд. Тэгээ гитараа ингээ ер нь тоглоод байгаа. Тийм. Тэгэхээр бас нэг хажуугаар нэг хобби болгоод те өөртөө айгуу гоё дадал болгож байгаа юм биш үү? Тийм. Хичээл нь одоо инженерийн анги байгаа да. Яг энэ мэрэгчлэрээ бас одоо ирээдүйд ажиллах бодолтой байгаа юу? Яг энэ мэрэгчлэлтэй өөрөө бас хэр дурлж иж анхаарв? Анх ингэжсэн. За. Би чинь 10 жил байхдаа эмч олон гэж боддог гэсэхгүй юу? За. Гэтэ яг ингээд манай ээж бас эмч болох надад санал болгож байсан. Тэгэл эхэндээ ингээл за хаалгаа маглаа идэгдэг гоё тийм эмчмч болъё гэж бодож байгаа. Сүүлдээ шүдний эмч бодож байсан. Шүдний эмчээ нэг 10-11 ангидаа яг тэг шийдсэн байж байгаа. 12-т орсон чинь яг би яг нэг хүний ингээл тэгэл яг хүнийг ингээл өөрөө эмч хүн гэдэг чинь нүү тангараг өргөцсөн ингээл хүнийг ин байнга эмчлэл хүний жоохон хэцүү зовлон мовлонтэй ингээл хэцүү штэ. Тэнгүүт за би бас ингээ хүн байнга эмчлээд гэж нэг юу ч яах вэ гэж бодлоо. Гинт бодоод ухаараад өө. Би өөрөө ингээл тий арай нүү задгаас дэх туртай. Өөрөө ингээ юмд ярихдаггүй өөрөө юм зохион бүтээх ингээд эсвэл ингээ сонсч ингээд өөрөө ингээ хайгуу дуртай болохоор за архитектор гэж бодож ирсэн. За архитектор гэж гинт толгоонд бууж ирээд даад ингээд би өөрөө ингээд барилгатайгөө сонирхолтой. Интерьер ингээд доторх гадна гээл. Тэгэл архитектор гоо зүг талаас нэг жайгөө бодож жагаад за тэгвэл би архитектор болно гэж бодчихсон чинь барилгын инженерээс давхар авчихсахгүй яагаад тэр чинь хомд уйлталтай. Тэгээ инженер хүн чинь өөрөө зохион бүтээгч тооцоо боддог. Тэгж жаад барилгын инженер архитекторын хоёроо ялийн ингээд салингийн судлаа үзсэн чинь барилгын инженерийн цалин арай илүү байна. Тийм байна. За архитекторын цалин Монголдо яриад бага. Тэгээд яг гадаад ингээд том архитектор боллоо гэж цалин аягүй өндөр. Инженерийн цалин ч бол ингээд дундчлаад ингээд инженер хүн болохоор цалин тооцоод бол арай их байгаа даахгүй. Тэнгүүд заас инженер хүн чинь бас адилхан давхар зурагдаж гоодлоос нь харна тооцоо бодно. Тэнгүүд за би бас ингээд тооцоо мод рүү асуудлыг шийдвэрлэх аягүй дуртай. Яг тэр талаас нь бодож байгаа за барилгын инженер болох юм байна гэж бодоод. Тэгээ шүтист ороод эхний жил нь ингээл оюутан гэдэг чинь ийм байд юм уу гэж ингээд төрөлдөөл ингээл ядчих нөгөө эхний курстэй ингээд ер нь ингээд найз хүн ганцааргүй үүдсэхгүй юу. Тэгэл юмд ингээл жижиг юм дээр айгүй ингээд сандраал өмнө оюутан байж үзээгөө. Тэгэл энийг одоо ямжилчих юмсан гээл ер нь айгүй яар хөхтэйсэн нэг төр курстэй. Тест гэж байгаа ингээд курс агт тусна арай л 50 мол ингээд юмаа ингээд мэддэг болцсон. Тийм. Тэгэл одоо ер нь бол миний юм сурж байгаа мэргэжил надад айгүй таалагдчихж байгаа. Тэгээд цаашдаа ч гэсэн ингээд төгсчөөд ийм мэргэжлэр ажиллана гэж бодож байгаа. Тэгээд давхар бас өөр нэг бодсон юм аа. Гэтэ тэрийг ингээд одоо яг төгсчөөд байдлаас би харна гэж бодож байгаа. Зөв. Айгүй гоё зорилго чиглэлтэй охин шүү нэрээ. За одоо эндээс нөгөө хоёлаа одоо энэ өөрийн чинь энэ спортыг сонирхож байгаа хүүхэд залуучууд тийм ээ доошоо дүүнер за магадгүй одоо үеийн залуус дэшээ ах их нарч байж магадгүй яг энэ хүмүүст бас нэг тийм гоё зөвлөгөө яг энэ спортоор хичээллэх одоо сонирхолтой хүмүүст яг хаанаас нь эхлүүл зүгээр юм бэ гэдэг талаар нэг гоё зөвлөгөө өгвөл яаж байна. Хаанаас эхлэх вэ? Мэдээж эхлээд
тийм өөрт чинь ингээд тийм сайн заагаад өгчих тийм тамирчин ч юм уу тийм мундаг багш идэр болох хэрэгтэй. За. Тэгээд тэр тийм хүн дээр ингээд анхныхаа суурийг ингээд чамд ингээд болцоод төлбөртэй байсан ч одоо өөртөө л чи мэдээж зөв юм зарцуулах гэж байгаа юм чинь өөрийнхөө хоббид мэдээж хөрөнгө зарцуулж байгаа юм чинь анханасаа суурийн зөв тавих нь бол одоо тийм багш идэх ч юм уу мэрэгжлийн үнээр тийм ээ. Заалах хэрэгтэй. Тэгээд ер нь тэгэл бас юу өөрөө айгуу дуртай байдаг чи одоо ингээд гэрийнхэн чинь дэмждэггүй байлаа гэж бодоход айгуу хэцүү. Ягаад гэвэл чи өөрөө хөрөнгө зардал айгуу өндөр спорт. Тэнгүүд цаг хугацаас айгуу шаардна. Тэнгүүд аль болох ер нь тэгээд амьдралын маягт оруулахад одоо яг ингээд гадуур ингээд зүгээр ингээд сонирхоод унаа явдаг хүмүүс байгаа шүү дээ. Тиймэрхүү юмд бол яг зүгээр. Тэнгүүд уралдаа явлаа гэж бодоход ер нь багаас нь ахуулаад хичээлсэн зүгээр гэж бодож байна. Тэгээд одоо өрөөж эхэлсэн чинь нэг юм байхгүй л дээ. Яг л өөрөө тийм скиллтэй өөрөө тэрэндээ ингээд тийм дуртай хүн ч бол ингээд яалтч хүчин шүү дээ. Тэгээд тэгтээ бол өрөөцсөн гол хийж болохгүй. Гэтэ зүгээр яг ингээд суурь гой зөв тавийг бол багаас нь хичээлүүлсэн айгу зүгээр гэж боддтой. Скил гэснээс ер нь яг нэг тодорхой хэмжээнд бас нэг юм жоохон урд үетэй нэг чадвартай хүн байж бас энэ спортоор хичээлэх гэдэг шүү дээ тийм яг хоо скил гэхэлэр одоо юм ур чадвар байгаа шүү дээ. Ур чадвар чи одоо чи техник зүйлтэй ингээд хатсаж байгаа мэдрэмж тэрийг ингээд чи суулгахын тулд мэдээж их ингээд тэрнтэй ингээд байн гунаад ингээд кост торомс одоо тэрийг одоо яаж ингээд сайн барьж мэдээж бэлтгэл хийгээл тэгэл өөртөө айл эвтэйх юм бэ. Тэрийг ингээд техник зүйлийг мэдэрч сурж иж ингээд скил судаг. Зөв. За тэгээд эндээс үргэлжлүүлээд бас одоо хоёлаа жоохон нийгмийн асуудлууд руу жоохон үзэл бодлоор хуваалцъя. Яг энэ одоо манай үеийн залуучууд ерөнхийдөө бол одоо спорт те ер нь их одоо айгүй гоё юм хобби чиглэлээр явдаг болсон. За энэ хүмүүс одоо яг юу гэдгийг спортоор хичээлэхийн тулд хүн ер нь яг их наад захын яг ямархуу дадал зуршил тийм ээ. Яг наад захын яг ямархуу одоо ийм төлөвшлүүдийг өөртөө агуулсан байж иж одоо яг энэ спорт ямар ч төрлийн спортод ер нь нэг хөл алдчихгүй байх юм бол мэдээж хамгийн ихэнд бол төлөвлөгөө гэж бодож чинь төлөлттэй. Юмаа ингэ төлж идэг тэрийг цаг тухайд нь яг цагтаа юм хийдэг хүн байл хамгийн ихэнд бол яг цаг нараа барьдаг тийм төлөвлөгөө сайтай ер нь одоо цагийн зохицуулалт аягүй сайтай байх нь шүү дээ тий. Яг зөв. Одоо нөгөө манай Монголын нөхцөлд бол одоо төгжрлээд шүү дээ тий. Тэр мэрийг хүртэл наад зах нь зохицуулаад гэрээсээ тий тооцоолоод гардаг байх нь шүү дээ. Би ч өөрөө бас юу гэдэм юм анх нөгөө нь юу лээ. Манай тэр төв хоёр чи анх нүштэйс түбээр дураад гисэхгүй юу. Тэгэл өглөө нөгөө зогсоол болохын тулд өглөө чинь бүр 4:40 гэж сэрчээд за юмаа амжуулж байгаа 5:30 40 гэж гэрээсээ гарч зогсоол олж ирэх тавьдаг байхгүй юу. Тэгэл ерөөсөө ямар хүмүүс ингэ төвжирдгүү вэ гэхлээр ингэ хувийн зохион байгуулалттай тийм ажилтаа хүмүүс ингэ анханасаа төлөлцөө болохоор ингэ төвжирч ингэ тиймэрхүү юм стресстгүй тул аль өөрийгөө эрт тосоод ингэ төлгөөгөө тавьсан байдаг байхгүй. Тийм яг зөв. Тэнгүүт одоо тийм юу гэлээ одоо наад захын төлгөө сайтай байх хэрэгтэй. Тэгээ хоёр дахь юм бол юмд тууштай. Уусал бүх юмд тууштай, төлөвлөгөөтэй. Гурав дахь юм бол юмд өөрөө тийм ингээ яг хүсэл эрэмзэлтэй. Өөрөө энийг яг хийгээ болгох чи. Би энийг ч гэсэн баг ч гэсэн хийгээ сураад энийг ахиулаад өөрийгөө баг ч гэсэн ингээд сайжруулад тий. Өөрийнхөө ингээ хэмжээнд ингээ болох гээд тийм юмд айгу дуртай ээжид цааших юм нэг явдаг гэх юм уу. Тэгэхгүй ингээл дургу ингээд одоо чи жишээ нь ингээд ээж авч ингээл миний охин ийм юм хичээлээд үзэх юм уу гэл зэрийн зүгээр чи хэлсэндээ болоод ингээ хийчлээ гэж бодоход ямар ч ахицгүй зүгээр нь хийсэн болоо авчиж байгаа штэ. Тэнгүүч яг өөрийгөө ингээ сайн ойлгоод ингээ гэрийнхэндээ ярьсан надаа юу ямар хуу спортоор хичээлвэл надаа ярил би яриалаа амжилт үзүүлэх боломжтой бол тэгээ цаашд нь ер нь тэгээд Монгол улсад яриалаа хөгжиж явах боломжтой бол гэдэг талаас нь харж үзэх хэрэгтэй гэж боддтой. Зөв. Яг зөв. Тэгэхээр одоо энэ манай сүүлийн залуучуудын яг нэг одоо чиг хандлага тийм ээ. Яг энэ юу гэдгийг одоо харилцаа хандлага гэдэг ч юм уу те. Эсвэл энэ сошиал орчинд яг энэ байгаа байдлыг ер нь манай алтчин юу гэж боддог вэ? Уганжлоо бус үеийн бодол арай гайгүй болцоод байгаа байхгүй юу? Жишээ нь одоо ингээд зарим ингээд нэгнийхээ амар амжилттай яваа нэгнийгаа ингээд доош нь татах гад ч юм уу. Эсвэл ингээд нэг нь жоохон ингээд буруу юм ярьж сөхч штэ. Тэнгүү тэрийг ингээд амар харлуулад ингээд муухай ингээд өөлөд идэв штэ. Өөсөв ингээд байн хайчдаг болчтой. Тэр тал нь ингээд 50 ч юм шиг заримдаа айл нь илүү давмгаа болчтой. Нэг тал нь илүү давмгаа болчтой. Тэнгүүд гитээ бас ингээд харьцангуй одооний залуучдыг харахад ингээд
өөртөө ингээд айгу хоббитой болсон. Тэрэндээ ингээд бас ингээд цаг цаваа зартуулаад зөвхөн ингээд нэгс ингээд нэг юу гэдүүлээ циклд орсон ингээд амьдраад идэж штэ. Тийм биш. Араас өөртөө гоё тэлээд байгаа нэг харагдчихлээ. Яг зөв тий. Яг одоо бас магадгүй зарим хүмүүс нэг үеийн ялгаач гэж ярьж магадгүй. Зарим нь яг нөгөө хувь хүний шинжтэй тий. Ер нь бол үе дотор бол одоо янз янзын хүмүүс байгаа штэ тий. Тийм. Тийм нэг юм дуртахад ер нь энэ спорт хүмүүсийн ингээд одоо үзэл бодол нь байгаа байдал нь мэдээж ерөөс гэр бүлийн л хүмүүжил юм шиг байна. Тийм. Тэгээ спортод ерөндөө гэр бүлийн хүмүүжилсайтэй ээж автайгаар нойрхон байдаг хүмүүс ер нь л айгүй тийм амжилт үзүүлэх магадлалыг өндөртэй байсан. Манай алт чинь ер нь гэр бүлтэйгээ нилээн ойр байдаг тийм нилээн. Битэд юу байд юм аа? Уг нь бүр амар ойрхгүй. Гэтэ ингээд одоо ингээд бид нар чи бүгд нас бий төрсөн том болцсон штэ. Өөртөө хийх юмтай болсон. Тэнгүүд уулзах цаг нь багч гэсэн бид нар ингээд тэмцээн болгон дээр штэ. Нэгнийхээ ингээд байнга дэмждэг. Нэгнийхээ тэмцээнийг алсгүй нэгнийхээ очиж байнга дэмжиж болж штэ. Одоо энэ дээр ингээд ажиллаад үг. Тэгээ тэр нь ингээд давхар ингээд нэгнийхээ дэмжингүүд цаанаас ингээд юу гэмэр юм бэ? Одоо ингээд тэмцээн дээр ингээд сандраа яаж хахад маадуу ингээд шинэ штэ. Тэмцээн дээр ингээд ганцаараа л гэж боддог. Бид нар бөөнөр ирээд түрээд маадууд л амар гоё тоххой юу. Гэрийнхаа хэрцээ одоо ингээ бүгдээрээ чам үзгээд ирлээ штэ гээл. Юмасаа сэтгэл айгүй уйг штэ тий ингээд. Тэнгүүд манад бас нэг юм хэлжсэн аахгүй. За та битээ сая ирж үзээд заримдаа бүр харахаараа сандарчаад бүр илүү сайн явахгүй л айгаад тийш штэ гэж. Тэгээд гэрийнх нь ирчихэр ингээ цаанаасаа ингээл тэмцээн дээр ингээл тийм тайвшраад өстө нэг миний нэг арыг даацсан гэдэг миний арыг нэг ардаа авцсан юм санагддаг байхгүй юу? Тийм зөв. Тийм. Тэгэл гэрийнхэндээ айгүй их гоё тэмцээн болгоноор ингээ аялч ингээ яваал ингээ дамжаал гэрийнхэндээ ингээл хоол молонд ингээ ороод ингээл за цаашдаа идүүл одоо юу хийхээрэн одоо чи тэгвэл ийм дээр анхаарч ажилламаар миний охин тэгвэл одоо энэ дээр ингээ анхаар ажиллаж байгаа. Одоо ийм цаашдаа одоо ямар ажил хийхээр ингээл тэр мэрийн хэв дээр айгүй дэлгэрэнгүй ярилцдаг. Ерөнхийдөө ингээ тийм гэр бүлийн хурал шиг юмнууд ингээ айгүй хийдэг юм уу? Тийм нэгнийхээ ойлгоход бол их сайн ярилцдаг бид. Ер нь айгүй зарчимтай байх нь шүү дээ. Ер нь баг гэр бүлэрээ бүгд баг спортын хүмүүс юм шүү дээ. Гэр бүлэрээ спортын хүмүүс. Манай алт чинь ч өөрөө ингээд ихчтэйгээ аавтайгаа ингээд мото спортын. Тэснэ дүүн усан сэлэлтийн. За ингээд бүгд ингээд спортоор хичээлдэг. Айгу тэгээд спорт бас давхар хүнийг айгу төлөвшүүлчихэж байгаа. Бүгдээрээ айгу юм хүмүүжил сайтай. Дээрээс нь гэр бүлтэйг илүү ойр байдаг гэхээр айгу гой сонсогдож байна. Айгу гой гэр бүл байна. Баярлалаа. За одоо ингээд подкаст маань өндөрлөх төгч байна. За яг энэ подкастны төгсөлд яг хоёулаа би чамаас нэг зүйлийг асууя гэж бодлоо. Яг өөрийгөө 10 жилийн дараах өөрийгөө нэг төсөөлөж чинь гоё детальтай нэг ярьда. Би яг энийг орж ирэх байх чаг бодчихсон юм аа. Би ихтэй ингэж бодоод байдаг байхгүй. Бодоод байх тусам энэ чинь ингээд бүр ингээд нуршраад ингээд жоохон ингээд бүр илүү их юм бодогдоод зөө тийм ч болчих юм болоо гэж бодоод. Гэхдээ яг зөө чи гоё ингээд хамаагүй тэр мөрийн зүгээр бүгдийг нэр. За 10 жилийн дараа гавьяа тамирчин болцсон байгаас гэж өөрийгөө төсөж байна. Тий хамгийн их яг өөрийн харагдчихаа. Тий мэдээж өөрийн яг байр суртаа тодорхой гоё мэрэгчлэрээ ажилласан. Мэрэгчлэрээ танигдсан байгаасаа гэж бодож байгаа. Тэр үед л 10 жилийн дараа гэхэд гайгүй танигдчих байгаа ч бодож байгаа. Тий шүү дээ 10 жил гэдэг чинь бас нэлээд хугацаа шүү тий. Тэгээд мэдээж яг тийм ирээдүйд нөхөр болох хүүхд гэсэн 10 жилд бол их хараагүй байгаа. Одоо ч тий дөнгөж 21 хүрч байгаа юм шүү дээ. Тийм шүү дээ. Төлөвлөгөөнд бол байхгүй. Тэр бол одоохондоо багтааг байгаа. Карьер болон өөрийгөө хөгжүүлэхэд анхаарч байгаа гэх харин тий. Тэгэд өөрийгөө айлтлах бас юу гадаад уралдаад гадаадын тийм factory тийм үйлдвэрийн тэмд байгаа шүү дээ. Яг тийм харьяалтай болсон тийм багийн тамирчин болсон байгаас гэж байна. Тэрийг амар хүсэж байгаа. Яа зөв би чамайг яг энийг хэлэх болов гэж айгүй бодож ирсэн. Энийг бас хэлээсэй ч гэж хүсэж ирсэн. Тийм мэдээж одоо миний хамгийн их зорьсон том тэмцээн бол Dakar ахгүй юу? Dakar-д ядахнаа нэг 2-3 удаа яваад финиш хийгээд тодорхой том амжилтыг үзүүлсэн байгаа. Тэгээ тэрийг ямар амжилт үзүүлэхийг би мэдэхгүй ч яг тэр амжилттай хол би бол барагцаа авцгаа. Яа. За. Тэгэхээр ингээд ер нь бол одоо спортын чиглэлээр л яг өөрийгөө мэдээж томоор харж штэ тий. Тийм тэгэлгүй яг уу. Угаасаа яг багасаа ингээ өссөн өндөр болохоор яг тийм л юм
бодолцол нэг суугаад Өөр суур нугасаа тийм юм чинь те. За ингээд подкаст маань энэ хүрээд өндөрлж байна. Өнөөдөр хоёлаа маш гайхалтай олон одоо энэ хүү спортын тухай дэлгэрэнгүй ярилцлаа. Дээрээс нь одоо тамирчин хүн ямар байх ёстой тэр зан чанаруудыг бас гоё детальчилж ярьлаа. За тэгээд бас магадгүй одоо чиний саяын одоо ярьсан тэр 10 жилийн дараах өөрийгөө төсөөлсөн тэр төсөөлөл бол би биелсэн байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд бас алтчиндаа ирээдүйн амжилт тэр спортын замналд амжилт хүсье. За маш их баярлалаа. Өрсөнд маш их баярлалаа. Тэгээд би энэ тал дээр айгүй их ярилцъя гэж зөндөө бодож байсан. Тэгээд дэлгэрэнгүй яриад бус хүмүүстэй ч гэсэн айгүй хэрэгтэй мэд бол болсон болов уу гэж бодож байгаа. Тэгээд яг зөв. Энэ шоунд энэ за шоу болоод явцгаа. Энэ подкастэнд яг анх удаа орж байгаа болохоор тэгээд гоё дуршлаг болж үлдлээ. Тэгээд маш их баярлалаа. Баярлалаа. За энэ удаагийн дугаараараа мотоспортын мастер алтчинтайгаа ярилцлаа. За спортын тухай маш гоё яриануудыг алтчинтайгаа өрнүүллээ. За ингээд та бүхэнтэйгээ дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. Яа. Стог хүрхэн. За.